Сайн мэдээг үзэгчдээ MSL-ээс мэдээ танилцуулж байна. Австрали улс ууд уурхайн салбарт 100 гаруй жил хөгжсөн. Ууд уурхайн аюулгүй байдал нөхөн сэргээлт бодлого гэд энэ улсын ууд уурхайн салбар дэлхийн стандартыг бий болгосоор байна. Австрали улсын хэмжээнд анх удаа блокчлон олборлох хэлбэрийг ашиглаж эхэлсэн ууд уурхай газар тариалан хоёрыг зэрэг хөгжүүлж байгаа North Parks-ийн уурхайгаас бэлтгэсэн сурвалжилгаар Сидней хотоос 300 гаруй километрийн зайтай орших Parks хотын North Parks уурхай. Бид өглөө ажил эхлэхдээ зэрэгцээд уурхай дээр очлоо. Уурхай ажилчид өглөө согтууруулгундаа хэрэглэлийн хэсэг шалгалтаа өгч ажилдаа орцгож байгаа нэ. North Parks-ийн уурхай ямар ч үед хүн аюулгүй байх ёстой гэж үздэг юм лээ. Уурхай ажиллагаатай танилцахаараа ирсэн бидэнд хагас цаг орчим аюулгүй ажиллагааны дүрм журмаас танилцууллаа. Алхах гişх болгондоо аюулгүй байдлаа сахиж байгаа гэдэг үгийг тэр очсон хүн болгон мэдэж байх ёстой. North Parks нь Riot Group 20% хамтарсан компани юм билээ. North Parks нь өөрийн ашиглалтын лиценз талбай дээр 70 уурхайн блокчлон олборлох болон илүү урхан аргыг хэрэглэдэг байна. Австрали улсын хувьд анх удаага өртөг багтаа блокчлон олборлох аргыг олон хувилбаруудыг өөрийн 70 уурхайдаа ашиглаж байна. Уурхайн гүнд блокчлон олборлолт явуулж автоматар хөдөр зөөж байгаа нэ. Тэгвэл автоматар хийгддэг юм байна. Өдрийг олборлсон даруйдаа өндөр зэрэглэлийн баяжмал болгоод Чингэлэгт очиж уурхайгаас 13 км-т орших Гүнүбал төмөр замын өртөөрөө автозамаар тээвэрлэдэг юм лээ. Дараа нь Чингэлгүүдийг галт тэргэн дээр байрлуулж Волонгогийн өмнөд хэсэгт орших Кимбала бомбд түргээд тэндээс баяжмалуудыг ихэнхдээ Япон хятад нэгтгэв. Өдрийг олборлсон даруйдаа өндөр зэрэглэлийн баяжмал болгоод Чингэлэгт очиж уурхайгаас 13 км-т орших Гүнүбал төмөр замын өртөөрөө автозамаар тээвэрлэдэг юм лээ. Дараа нь Чингэлгүүдийг галт тэргэн дээр байрлуулж Волонгогийн өмнөд хэсэгт орших Кимбала бомбд түргээд тэндээс баяжмалуудыг ихэнхдээ Япон хятад нэгтгэв. The rocks are too big to come out of the draw points. Энд харагдаж байгаа чулуу бол их том чулуу гомаа. Тиймээсэндээ зориуд ирж өрөмжлөх машинаар том чулууг өрөмдөд гаргаж явахаар бид ажиллаж байна. Тэгээд анхдагч бутлуур дээр тавиад бутлах үйл ажиллагаа эхэлнэ. Өрөмдлөгийн машин маань 2-оос 3 өөр төхөргөн дээр үйлдэл хийдэг уламжилтаа. 1.8 м, 2.7, 3.1 м-гээд 3 сонголтоор ажилладаг ёстой юм аа. 1994 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн North Parks уурхай жилд 6 тонн хөдөр боловсруулж байна. Батлагдсан нөөцөөрөө 2024 хүртэл ажиллах боломжтой байна. Yeah, so this is just the run bin. Бид хөдөр гаргаж байгаа хэсгүүдээс анхдагч бутлуур руу хийж байгаа нэ. Үүний доод талд анхдагч бутлуур байгаа. Өдөрт ойролцоогоор 10-аас 15 мянган тонн хөдөр боловсруулж байна. Same through the crusher down below. Ирээдүйг тодорхойлохоор 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа гэсэн. Газрын дарууга баялагын хэмжээг оновчтой тогтоохоор энэхүү судалгааны баг үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Уурхай 6000 гад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Уурхай нэгжнээс хойш жилд эргэн тойрныхоо газарт 10,000 мод тарьдаг гэсэн. Уурхай ажилчдын 75% нь 15,000 орчим хүн амтай Parks хотын иргэд байдаг юм байна. Одоо хүрэх мэдээг мөн Австрали улсаас бэлтгэлээ.